болохоор шинэ оны мэндийг тэгээд уул энэ одоо миний өндөр программаа явах юм байна. Явсан байна. Тэний жаргах чарах уул програм яа. Миний жаргах болов. Москва гадаа шиг байна. За таханда. Тэгээд өнөөдөр маш баяртай байна та бүхэнтэй одоо эрдэнэ намын жахан үгүй бодлоо хаваалж чаад одоо хамтдаа ирээд хамтарч явах одоо боломж байх гэж бодож байна. Өнөөдөр энэ дээр нь тэгээд 15 минут би одоо багтаагаад тавдааны болох чинь бол энэ дээр нэг програм хийх хэрэгтэй. Бид програмыг тийшээ шилжүүлж байна. Зөвхөн жижиг. За одоо та бүхний мэдээж сүүлийн үед бол одоо бидний амьдарч байгаа нэг үед ч одоо мэдээллийн технологийн цаг үед амьдарч байгаа гэж хэлээд байсан. Түүнээс бүр хаад одоо ямар OpenAI, GPT гэдэг одоо иймэрхүү юм амьдарч байгаа. Ингээд үүнтэй дагуу одоо хэн шинжилгээ хүрээнд орж иж байгаа хамгийн одоо сүүлийн үеийн их хүчтэй орж иж байгаа зүйл бол энэ том одоо аваа ихлээ жаавар наадлагын модул одоо бүхлийн оннод үүнээс гадаа юм болсон. Тэгээд Монгол хэлбэрийн мэдээллийн боловсруулалт гэдэг имийг өнгөрсөн зууны 80-аад онд хийсэн. 80-аад оноос эхлээд одоогийн хүртэл бол за 40 Батал одоо 40 жил болж байна. 40 жилийн хугацаанд 4 мянган хүмүүс одоо өөрийнхөө хөдөлмөр хаана явуулж ажилласан. Тэгээд үүний одоо жаргалтын оргийн нэг нэргүй цагаа яагаад юм хүн одоо модон санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ одоо миний хавьд бол энэ 40 жил одоо энэ мэдээллийн channel гэдэг юм уу да иймэр хадлаар харснахаа одоо товчлоо бүгдийн гараад нэг нь бол Монгол гай. Хоёрдугаар нь Монгол билэг гэдэг, гуравдугаар нь Монгол дуу гэдэг ийм гурван жил одоо гараад авчиж болж байгаа гэж бодлоо. Тэгээд одоо Монгол ай гэдэг маань юу юм бэ? Монголчуудын одоо түүхнээс борон тусна одоо 13 дугаар оны үеийн өшөө цулуугаас эхлээ өнөө өдрийн одоо гадаага чам мэдээлэл өнөөдөр юу вэ? Монгол ай гэдэг. Монгол билэг гэдэг нь бол энэ Монгол хэлний одоо авааж өгөөс эхлээд өгүүлбэр зохицолбор одоо их тайван хүртэл түүнээд асар байдаг одоо маш олон мэдлэг байдаг. Хэлний мэдлэг гэдэг нь албан нуугч байдаг. Түүний бол монголчууд одоо хэдэн намнай турш гэдэг юм уу одоо ядаж бол бичгийн файлтай болсон намнай наагур цагуур энэ урт хугацаанд одоо боловсруулж гаргасан. Тэгэхээр Монгол хэлний чанар байлаг нь маш их одоо дүрм журам гэдэг юм яа бид үндэн бас сайн ойлгоогүй байгаа юм. Энэ Монгол дуу гэдэг нь бол юу юм бэ? Дуу хөгжмөний дуу биш. Монголчуудын одоо хэл аяга. Энэ хэл аягаар одоо басан бүх зүйлүүдийг дахиад одоо их том дата болгоод компьютерт оруулахаар одоо авааны орчуулгач гэдэг юм уу? Одоо олон жилийн энэ технологийн бүтээлүүд гарч байна. За үүнийг одоо ингээд өгч байна. Одоо яг сүүлийн үед бол энэ хэлний мэдээллийн боловсруулалт гэдэг юм хийгээд явсаар байгаа. Одоо энэ хүмүүс бол том хэлнүүд одоо англи ч юм уу, хятад ч юм уу, япон ч юм уу ийм том хэлнүүд бол яах вэ гэхээр маш их одоо дата байна. Одоо big data гэдэг. Энэ хүн амцонтэй одоо ийм үндэслүүдийг бол тийм датагийн хэмжээ бол их биш. Ийм учраас бол үүнийг одоо өвдөл баттай хэл гэж байна. Тэгээ энэ өвдөл баттай хэлнүүдийг одоо яг ингээд хэдэн манган тэр бом өгүүлбэр оруулж байгаа тэгэхээр задлаа хийнэ гэдэг бол өчиг тийм их одоо баялаг байдаг. Тийм учраас бол хэлний мэдлэг гэдэг юм уулж аваад компьютерт мэдлэгээ урдаар таниулчихад танаас нь дата оруулдаг. Ийм одоо арга чи байж болно гэж бид одоо хамтдаа боддог. Ингээд хэлний мэдлэг гэдэг бол одоо бид бүхэн мэдж байгаа одоо авианы тухай мэдлэг байна.
За тэр авианы тухай мэдлэгийг компьютерт оруулаад одоо машин авианы орчуулагч гэдэг юм уу, авиа танилч гэдэг юм уу, авианы үйлдэл гэдэг юм ингээд хийгээд ядав. Одоо хүмүүсийн одоо ерөнхийдөө хэлсэн зүйлүүдийг бол компьютер тэр ясаар нь ойлгож чаддаг хэмжээнд хүрч байгаа. Яг тэр хэмжээ мэдлэг гэдэг бол одоо мэдээгээ үгжийн мэдлэг, өгүүлбэрийн мэдлэг гэдэг тэр бүх зүйлүүдийг одоо Chomsky-ийн үеэс эхлээд өгүүлбэрж энэ одоо мэдлэгүүдийг одоо жагварч гаргаад одоо хүний нүдэнд зөвхөн дахин байдал хүний нүдэнд харагдах тийм аргаар одоо хийдэг. Түүний дараа за түүний дараа бол утгын мэдлэг одоо та бүхэн мэдж байгаа. Үсгийн үсэд одоо компьютер шинжил гэдэг юм явж байгаа хамгийн үсэд юу хийдэг юм байв нэг компьютер байгуулдаг болно. Одоо бид бол тэгж одоо хоёр класс нэг нь бол компьютерийг хэлдэг бол хоёр дахь нь хэлийг компьютерт оруулна. Ийм учраас бол одоо утгын мэдлэг гэдэг юм үсгийн үсэд одоо өндөр болж өндөр хүчээр одоо манай хийдэг бүх зүйлийг одоо утга болгоно гарна. За гэр мэдчилэн одоо хэлний мэдлэгийг тал хамнаас нь цуглуулах наадыг одоо айрын сүүлийн нэг 10 хэдэн жил бол ер нь одоо зөвхөн мэдлэгийн нөөц гэдэг юм хийгээд яваад байна. За хэлний мэдлэгийг бол компьютерт оруулахдаа бүхнийг хаваад бол одоо дан нээлмэлч гэдэг. За орчны хавдан бол тогтомгой болоод хөдлөнгөө тогтомгой гэдэг нь бол одоо бидний эрдэм тэдний одоо нэгэнтээ бичээд Монгол хэлний тийм нэр үгэн тийм амтар байдаг үйл үгэнд ямар одоо юу нөхцөл үйлч гэдэг юм уу, томдог үйлч гэдэг юм уу, за үеийн хөв гэдэг юм уу, байдал гэдэг юм уу, ийм зүйлүүд. За хөдлөнгөө гэдэг нь бол яах юм гэвэл нэгэнтээ хэлний дотор орсон энэ харилцааны донд орсон хаан бол хэл маш одоо олон жилийн хэв хамттай хөдлөнгөө байдаг. За энэ чавчгийн хаваад бол ил далд одоо хаваад бол хэлний мэдлэгийг бол тал талаас нь яагаад ирэхэд гарамуулаад ирэхэд бол одоо хачин санаархтай юмнууд байдаг. За одоо авиажийн мэдлэг бол одоо дуун ухааны өгөгдөн хэлбэрээр одоо ингэж байдаг. Үүний тухай одоо бол манай шүтээсчин бол Монгол хэлний авиажийн талаар туршилт авиажгаар бас нэлээд их амжилттай төгссөн юм байна. Хэрэггүй. За энэ бол хоочин одоо захирал намын зэрэгний одоо үйлч хаалттай нэр багш үйлч хаалт байдаг. За энэ өсөлтийн мэдлэг гэдэг нь ерөнхийдөө зөв бичлэг юм да. Үүнийг одоо ингээд хийсэн зөвхөн нэг тав талаар хэлэхэд бол энэ öyгсөн гач товчоор ааг нь одоо 8 хэлбэрийг оруулдаг жишээ. За түүний ард нь бол юу яаж ирэх юм гэхээр одоо зөв бичлэгийн энэ зөв бичлэг явсан гэх юм яваад байдаг. За одоо энэ хэлжийн мэдлэг бол ингээд нэг үгийн одоо хавлыг үйл үгийн одоо нэг үгийн хавлуудыг ингээд 5 давхар хавлдаг байх уу? Нэг үйл үг одоо бидний гарах цааснаар 760 гарыг хавлдаг. Нэг л үйл. Ингээд тэгэхээр үүний тухай дараагаар нэг тооцоол хийсэн юм байна. Тэгээд одоо хэлний хэлжийн мэдлэгнүүдийг бид одоо компьютер киногийн логог Монгол хэлний мэдээлжийн хэлжийн мэдээллийн тал бичиг гэдэг юм хийсэн. Тэгэхээр бол 19 салбар тал төрөө нийлүүлээд нэг бүтэн одоо их тал байна. Тэр дотор одоо бүх үгсийн одоо юу гэдэг мэдээллүүдийн ханаасаа ингээд ийшээ 40 хэдэн талаар одоо Монгол хэлний хэлжийн мэдээллүүдийг хийсэн. Үүний тухай одоо манай хоочин сотын манай шавнагаас гэнэ дараагаар одоо бид одоо хамтраад одоо энэ хүний манай нэгэн зүйлийг таамаг одоо нэг бүрнэлтэй. Тэгэхээр Монгол хэлний одоо нэг үйл үгийг сайн одоо бид яг хэлжийн хавлуудын зүгээр ингээд одоо ил гаргаад улаан ногооноор харуулсан байдаг. Энэ Axman гэдэг
юмар ингээ хэлжиг ингээд яагаад явахад үүсгээд явахад бол Альцман чинь үнэ сэтгэхгүй юугийг харуулдаг шүү дээ. Ингээд үүсгээд явдаг бол одоо харин бидний хэлжиг бодоод байдаг юмнуудыг хүний нүдэнд харагддаг гаргаад бас болно. Гэхдээ Монгол нэг бүдүүн харж чаддаг. За үүнийг би нэг байсгаад мод өөрийн хамтлагтай дээр харуулж нэг үйл үг яаж үүсдэг юм бэ гэдэг. Тэгээд одоо удаан жил ингээ Монгол хэлний тухай юм ингээ хараад байхад нэг үтсэн чинь Монгол хэлний бүтэж бол сансрын үүдээ их адилхан юм байна. Нэг үг ингээд 700 гаруй нэг үйл 700 гаруй зүйлөөр ховлаад энэ үйл нь одоо юу байснаас нь бичээд хэлдэг нэг жахах тунтай хоёр жахах тунтай гэдэг. За вантан гэсэн үг бол нэг жахах тунтай. Би вантан гэж хэлэхээс тэр вантлаа гэж хэлэхээс биш нэг яар вантлаа гэсэн юм байна. За ингээд цааш нь одоо эдэн гэдэг үг бол хоёр жахах тунтай болно. Хэн юугийг эдэн. Өгөн гэсэн үг бол гурван жахах тунтай болчихно. Хэн юугийг хэн өгнө. За гэвэл тийм юм нэг үйл үгэн дотор үйл үг хавраад явах дотор жахах туун хавраад тасах туун энэ төр шаарддаг одоо бүх юм нэг хавраад яв. Нэг удаагийн энэ үйл үг хаврал дотор нэг утга жигийн одоо юунууд хавралнууд гараад яв. Тийм учраас бол одоо нэг үйл үгийг бол бид ерөнхийдөө нэг үгийг бол за төмдийн нэг эргэс шиг. Тэгэхээр манай одоо тал бичлэгэнд орсон бол 11,000 үйл үг байна. 11,000 үйл үгийг 760-аар үржүүлэн гэхэд ч одоо том юм гарна шүү дээ. За энэ тоонууд нь бид ард нь бас нэг бодсон. За ингээд бид одоо Монгол хэлний талнуудыг энэ уул би бас хамт нэгтэй яаж ирсэн юм аа. 300 гаруй тал болоод энэ 300 гаруй талыг бүгд хамтдаа тусааруулаад нэг талаас нь айлтын сан хийчихсэн. За нэг үгийг одоо тал бичээс жишээлбэл талын нэвтрэх тал юм уу, орчуулгын тал юм уу, за тайлбар тал юм уу. За үүнийхэн дотор одоо нэвтрэх талаа гэдэг юм бол нэвтрэх тал нь бүх талнаас юм уу эсвэл одоо юуны одоо Монголын үндэсний нэвтрэх тал, за Монгол адууны нэвтрэх тал энэ төрөд байдаг. Тэрнэр ингээ хагаад болчихсон. Тэгэхээр сүүлийн үед бол би их одоо баяртай сайхан санагдсан зүйл Монгол улсад энэ олсон 86 нэвтрэх төвлөгдөж Монгол улс. Өвөр Монголд бол одоо Дунд улсын багчууд бүгдийн нэвтрэх тал гэдэг юм орчуулад гаргасантайгаа мөн 50-аад нэвтрэх тал нэг тал нь олон байна. За Монгол бол бас тийм юм байна. Юу ч юм бол Британика гэдэг тал чинь 36 яасан байна шүү дээ. Тэгээд нэг сонирхолтой зүйл энэ талуудыг бас манай одоо хамт ажилладаг хүмүүс Монгол бичих болгож байна. Одоогийн төвшөнд бол бас 10 хэдэн нэвтрэх тал Монгол бичих болгож байгаа. Монгол бичгээр гарсан алдааг нь харуулах ажил хийж байна. За одоо ингээд тийм юм байна. Тал бичгүүд. За ингээд сүүлийн үед одоо компьютер дээр Монгол хэлний маш олон одоо дата оруулаад ингээд үчигд бол одоо жишээлбэл яг байдаг үг. За энэ үг босод ямар үгнүүдтэй баялдаг вэ? За тэмдэг нэр бол одоо хурдан яв гэдэг юм уу? Яа нь бол за энэ тайвар үгтэй бол яаж вэ? Ардан дахин явсан шүүж гэдэг юм уу? Өнөхөр явахд бол ерөнхийдөө энэ хэлний тогтолж байгаа гэдэг юм бол маш их тийм нарийн мөртлөнгө маш их бол яатай. За энэ утга жимэдлэг одоо бүгдээр мэдж байгаа жишээлбэл энэ хэлний утгын найрлал гэдэг юм чинь Монгол хэлэнд одоо бас маш их нарийн тийм дүр гуравтай байдаг. Тэгээ үүнийг бас одоо гарах гэхлээр бид бас Монгол хэлний утгын одоо мэдээллийн тал гэдэг юм. Тийм их маягтай жишээлбэл одоо хурдан гэдэг үг бол хурдан явна гэж байж болно. Хурдан морь гэж байна, түргэн морь гэж байх уу. За түргэн жагтай хүн гэж байна, хурдан жагтай хүн гэж хэлдэг. Гэх мэтчлэн адилхан нэг утгатай үг байна гэхэд чинь осод утгатай уялдаад ирэхэд бүр одоо адил болчихдог. Тэгэхээр Монгол хэлний одоо сүүлийн үед бол ийм нэг тал бичиг хэлээ. Яхаа одоо өрнөний улснууд, барууны улснуудад байдаг WordNet гэдэг одоо хэлний утгыг хооронд нь холбогддог. WordNet-ийг бас Монгол WordNet-аас хийсэн. За тэгээд одоо бүх сүүлийн үед бол энэ мэдлэгийн жургал
그 knowledge заах 그 үнэ тухай одоо бид бас нэлээд одоо тийм шинэлэг судалгаа хийж байна. Одоо энэ сууж байгаа миний бишээ байна. Цэрэнжав бол Монгол адууны тухай юугаар хамгаалах юм knowledge гарах байна. Тэгээд Монгол адуугаар бэлтгэж чинь адууны тухай одоо мэдлэг одоо маш олон байж. Жишээлбэл адууны зүсэмж гэдэг, адууны ядалж гэдэг юм уу, адууны биеийн бүтэц гэдэг юм уу, одоо адууны арын шинжаан гэдэг ч юм уу. Тэгээд явж байгаа хамгийн сүүлд нь адуу чи юутай тахтайгаа холбогдно, тах нь юутай холбогдно, одоо байгальтай холбогдно гэдэг яг Монгол хэлний хэрэг одоо knowledge гарах гэдэг юм нэлээд сайн хийждэг юм бол нэвтрэхэд тал нэг 10 хэдэн нэвтрэхэд тал дээр орсон жилүүдийг ихэ сайхан холбогддог юм бол компьютер нэг их тийм том модель тийм дата хэрэглэхүүгээр үүний чинь ингээд холбоосоор цаашаа юм ингээд одоо хүний сэтгэлгүй шиг сэтгэл явж болно гэсэн ийм хөл зүйл төрөлтэй. Тэгээд энэ бол бас миний шавын дагцын ажил хийсэн knowledge гарах. Энэ бол бас яасан 5 оншуу мал монголчуудын одоо амьдралын тухай бүр их одоо юу гэж хэлэх амтны тийм зүйл. За бүр нарийн модель оруулах юм бол одоо би ингээд Цэрэнжавтай би найзаараа адууны зураг авуулсан. Тэгээд 500 гаруй зураг. Одоо манай сүнд 2 үзэмчнээс 500 гаруй одоо адууны зураг юуг нь авсан гэхээр зөвхөн адууны зүсэм гэсэн юм нэг компьютер технологи одоо зурагтай бол яаж ч та. Тэгээд тэр адууны зургуудыг одоо 500 гаруй дотор Монгол адууны зүсэм чам хөдий байдаг юм байх чинь одоо хүмүүсийн мэддэг одоо чавдарч гэдэг юм уу, холч гэдэг юм уу, хойрч гэдэг юм уу тэрнээ бол мэдэж байна. Түүнийхэн дээр нь одоо богон цоохорч гэдэг юм уу, ямар жаргалтай яагаад гэдэг юм уу. Нэрийн хуваагаад ирэхээр адууны зүсэм ихтэл хэдэн жоо. Энэ ч одоо өдөр тутмын амьдралд бараг одоо гаргагдчихсан юм. Үүнийг бас одоо бодож авах хэрэгтэй байна. За тэгээс сүүлийн үед бол энэ Зүүн Хойд Азийн хэлний нөөцийн одоо дижитал платформ гэдэг юм хийсэн. Үүний одоо юу энэ хайган энэ багш нар өндөр гараад үзэж байна. Энэ дотор за орчуулгын шалтгаан байж байгаа. Жогоон 7 бичиг. Монгол хэл бол хэрэлтэй Монголтэй. Өнөхөр хийгээд энэ дотор одоо орчуул машин орчуулга байна. За энэ дижитал музейгээд байна. Одоо хэлний одоо олон жилийн юмнуудыг оруулсан. Тэгээд юу гэж мөнийг өнөөдөр ярьж байгаа юм бол компьютерийн шинжилгээ гэдэг чинь зөвхөн хэл шинжилгээний онл яриад ном бичээд явах биш. Хэрэглээнд оруулдаг байх уу. Ийм учраас одоо хэрэглэж чиний судалсан судалгааны бүтээлч мөнөндөө хэрэглээнд орж чадчих юм уу, чадчих уу юм гэсэн харуулдаг одоо ийм юм байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол машин орчуулга. Машин орчуулгыг бол бид ерөнхийдөө Монголоос Англи, Хятад, Орос, Япон, Солонгос 5 өөр орчуулдаг. Тэгэхээр тэрлийн Монгол бичиг болгодог гэсэн мэтлэг. Энийг бас одоо та нар ашиглаж хэрэглэж болно. Энэ одоо бүр их банахаа бичиж байгаа дэрийг яагаад юм бол. Чөтгөр энэ харах тоо шүү дээ. Миний компьютер дээр бол яг мэдсэн тодорхой. За үүнийг гэхгүй гэж. За энэ бол юуны орчуулга. Бас нэг үүнийг нэхэд юугаад авчих юм. Ширвэд авчих юм. Тэгэхээр Монгол хэлийг 7 зүгтнэхэд аман орчуулга гэдэг. Надад та одоо зүгээр Монголоор тэгэл гэдэг сумаар ярьцгаад цаашаа одоо Японы сонгодог юм уу, Оросын сонгодог юм уу цаашаа орчуулга хийгээд явж байна. Энэ олон жил гэсэн бол яг юу юм гэж манай одоо энэ одоо энэ кэ явчихдаг юм байна шүү дээ. За тэгээд сүүлийн үед одоо нэгэнтэй ийм болсноос хойш аваагийн лавсангогийн үүлэн цэгэр амраад гэдэг нь сайхан шүлэг. Тэр шүлгийг одоо юунд компьютер таниулах гэдэг одоо сүүлийн үед нэлээд их яаж үчсэн. Одоо ChatGPT гэх юм гараад байна шүү дээ. Тэгээ Монгол шүлэг бичиж чадна. Хятадын бол шүлэг биччихдэг. Ой энийг хятадаар орчуулж хятадын бүр 5 улсын үеийн шүлэг шиг юм бол орчуулчихжээ. Гэхдээ бол Монгол шүлэг биш. Одоо яруу найр гэдэг юм бол одоо би нэг их мөргөлөөд яагаад явах вэ? Манай хүмүүс өөрийн бие яруу найр арч хэлээд би зүгээр жам жалуучууд гэдэг. Миний дүү зүгээр өөрийн бие яруу найр арч гэдэг би оронд талбай халууч гэж хэлчихээ. Чи яруу найр арч болоогүй шүү. Одоо сая талбай халууч. Найд одоо энэ бол явах ёстой юм байна.
За ингээд Японоор орчуулсан нэлээд одоо тийм Япон шүлгийн жаахан юутай юм гарч ийн. Ингээд үчихэд бол одоогийн төвшөнд бол одоо яг ингээд шүлгийг орчуулна гэхэд бол нэлээд одоо төгссөн байна. Тэгээ шүлэг бичүүлсэн байх юм. ChatGPT-гээр ингээд угрын цэнгэр хангай гэдэг шүлэг хэвлэр бичээд гэсэн одоо ийм нэг бичээр авчихжээ. Тэгээ яах вэ? Угрын цэнгэр хангай хөл нөөсөн байж. Өвлгийн нөөж өөрийн гөрөнтэй ямар угаасан яасан гэнэ тасрах. Тэгэхээр юу ч гэсэн бол Монгол бичгээр ChatGPT-гээр ингээд шүлэг мөн үгэн жаваа гэхэд бол одоо юм нэг юм гарч ирээ. Тэгэхээр энэ сайхан юм гарах байх нь хаана байна вэ? Жишээлбэл одоо Монгол шүлгийн бичээд Жон Ямбатын Монголд юунд компьютерт оруулсан шүү. Тэр Жон Ямбатад орсон тэрнээс гадна одоо манай Хөрөсөн бол эсэрднэ багийн жахалыг чөмөө оруулж. Одоо бид начид дарж багийн жахал, тэмдэн зөрөнгөний жахал гэдэг тус нь хомор хийж байна. Одоо өвөр Монголын хэдэн өөрөндөх багш одоо наасан чагтан тэр. Тэгээд энэ бүх зүйлүүдийг оруулчихад компьютерт ингээд сайн ингээд таниулаад байдаг юм бол бас монголоор жахал бичгэд бол төдий хол биш. Одоо бас нэлээд яаж байна. Тэгэхээр одоо Монгол хэлний одоо боринчгүй эсвэл Монгол хэл бартагаар бомоо хөхтэй байна. Тэгээд үүний нэг тоочл хийсэн байх юу? Жишээлбэл энд байна. 760 улаан аван бүр хан гэж. 760 орчим одоо ийм хавлтай байна гэх чинь бол 5 давхар явуулж байгаа чихаа хүүхдээ сургуульд нь явуулж байгаа чсэн үгүй би хүүхдээ сургуульд нь явуулж байгаа манайхан хүүхдээ сургуульд нь явуулж байгаа чиг 5 давхар хавуулдаг. Тэгээд 5 давхар хавлаад ирсэн нь бодвол одоо ийм хөө тоо байна. Чи одоо 7 сая 600 боо энэ юу юм жаа. Өсөө өчөөс явж энэ тоовол одоо манай мэддэг тийм тоолж чаддаг тоо биш. Тэгэхээр хоёр сайхан найз маань маш хурдан ирсэн шүү гэсэн ийм нэг л үгээр. Энэ дотор нь ягаад ийм нэг үгийг өөрөө зогссон. Тооны нэр, тэмдэг нэр, жинхэнэ нэр, дээр нь хамаан доллар, дээр нь тайвар, тэмдэг үйл, тэмдэг нэр, үйл үг, дээр нь дагвар үгтэй. Одоо энэ хамгийн дүгнэн үгээр. Ийм дүгнэн үгнүүдийг ягаад үүсгэх бол Монгол хэлэнд энэ юу нэ яг боломжтой хэлхий байдаг нь 13 байна. NB. Одоо бичин живи дээр явж шít. Живигээс нь одоо сүүлийн үеийн төврийн хардууд бол TV болсон байна. TV-гээс чинь PB бол баг хард олдохгүй. PB 1000 PB болж нэг EB болно. 1000 EB болж нэг GB болно. Ингээд яг чинь энэ тоогоор одоо манаар ингээд хэдэн 1 2 3 4 5 6 7 8 за юутай бол 10 дахин өсөж. Ийм учраас Монгол хэлний үнэндээ энэ үгэлбэрнүүдийг заавал одоо тэндээс цуглуулна гэхээр орно. Сайн чадaltaй компьютертэй сүүлийн үеийн ч одоо нэг том бодомж юм уу бодолт гэдэг байна. Түүнийг ингээд сайхан ашигладаг юм бол Монгол хэлний үгэлбэрнүүдийг нь жохоочж болдог юм. Тэгээд сүүлээр нь одоо найруулгач гэдэг юм дээр аваачаад өөрийнхөө одоо сайгийн ясан тэр мэдлэгийн жургал шиг юм холбоод ингээд ямар үг нь ямар үгтэй бойлдог, ямар үг нь юуг нь тусгаадаг гэсэн ингээд сайхан хийдэг юм бол Монгол хэлний том хөгжлийн сан бас гарч болох уу биш. Зүгээр батраад ээж хэрэг. За тэгээд сүүлийн үед бол бүр сүүлийн үед одоо надад бүр юм болчихсон. Эцэг одоо хүнээ тархан дээр хошиг гэдэг юм. Энэ одоо энэ хошиг гэдэг юм хүнээ тарханд яаж ордог юм бэ гэсэн юм гэхээр явчих нэг одоо арчсан байх уу. Надад энэ мэд хамгийн чухал зүйл нь бол мэдлэгийн сан байна. Ингээ хатан бодлолт одоо хаар орж ирээд за энэ нүдэрээ хасна одоо хошиг гэдэг юм тархан дотор орж ирээд энэ журган за энэ одоо авсаргаас оролцдог гэдэг юм бол
хүмүүсийн одоо мэддэг мэдлэгнүүдийг босод таны мэдлэгнүүдийг авчирч байгаа гэхээс сурдаг. Материалын сан сүлжээ энтерлийн туршлага энтерүүдтэй бүгдийг нийлүүлээд яг энэ ёсоор энэ тархины дуурайгаас сүүлийн үеийн одоо тарих судлал гэдэг нь бол компьютерд одоо яг сайхан мэдлэгийн үнэ тархинд байдаг мэдлэгийг яасан оруулах гэдэг одоо хичээгээд яаж. Тэгээд за энэ мэдлэгнүүдийг одоо жишээлбэл үүлч гэдэг юм уу, тэнгэрч гэдэг юм уу, одоо хух тэнгэр, хөвгөн үйл, хөвчмэ, за одоо бог хандгай, мансураг, за ардын дуу, тай, бүрэл, маалан тэгээд бүх зүйлүүдийг холбоод оруулцгаар үйл тэнгэр хангай гэдгийг нь одоо гаргаж байгаа гаргач шүү дээ. Үнэ тархинд байдаг одоо аавгийн хавсрангогийн үйл тэнгэр хангай гэдгийг одоо би сонсоод тэр дуугийн сонсоод ч юм уу шүлгийн уншаад тархин дотор ямархан жишээ юмнууд надад харагддаг бай гэдэг чинь. За жишээ үйл гэдэг нь харийн номын шугай гэдэг чинь монголчуудаас ондоо өмнө тайгаар явжсэн ханаагаар явжсэн юм мэдгүй шүү дээ. Яагаад үйл гэж байгаа. Яагаад харийн номын шугай, өнгийн номын шугай биш юм бэ? Монгол хэлний хурд хамтас чинь одоо уулынхаа ард уулын өнгөр талын бол дүнгээд яач ууршиж одоо ард нь ингээд манай нутгийн шидэ өвөр монгол гэсэн нар монгол гэсэн ердөө энэ айтаа гэдэг нь уулын ард л байна. За энэ юмнуудыг чи одоо манай залуучууд одоо зүгээр ямт хүн ч бас ойлгохгүй шүү. Одоо миний шам нарын дотор яагаад ч гэдэг энэ хатан туссан хүмүүс бол арын намын шугай гэдэг бол бүрэл бүрийн жирсэн ахын номдор ханаа. Зэрлэн халуун борон мөчрийн номдоргүй шугай. Зүлхэн жоохоор юм сүдд төрлөг ханаа. Энэ сайхан жилүүд чинь энэ сайхан соёл байгаа гэдэг юм. Компьютер таниулна гэдэг бол ер нь өссөн үед бол тарих судал байх хэрэгтэй. За ингээд би одоо иймэрхүү нэг гэдэг нь батар батлааны ярьчлаа. Тэр нэг хотод үзгүй багш юм. За тэгвэл би энэ таа. Үднээс програм хатад нь юу өстэй гэдэг. Энэ яв гэдэг үг. Яв гэдэг үг нь хавраад явсан нь хэлжийн хаврыг харуулсан. Ийм зураг байна. Тэгээд явлаа явсан явбаагаар нэг дугаар үндэс дээр нь тасгуулсан юм. За дээр нь хад явуулж явуулмаар явуулсан гэдэг хоёр дугаар үндэс. За явуул цагаагийн нэмэхэд 3 дугаар үндэс. Чахаагийн нэмэхэд 4 дугаар үндэс. 4 дугаар хад тасгуул 3-аар хоордог. Ингээд монгол хэлний энийг нэхэд хийгээд хахаар хамгийн үлдсэн нь ер нь одоо сансын хорвоогийн бүтэж гэдэг юм бол тэгтээ тэр бол хараад монгол гэрийн ч юм уу. Нэг хэл гэдэг юм одоо сүүлийн үед бид баг өөрийн хэлээр нэг сайхан нэг юугаар үжээд яхан бол зөвхөн хэлчин бол багжийн төдий биш бүн ухаан. Тэрсаа ингээд магадгүй монгол хүнээ одоо хүмүүс хийж самжинаас ирлээ бичгээр болсон шүү дээ. Одноос ирлээ гэж байгаа. Монгол хүнээ ирсэн одын олоод авчих гэх юм бол одоо энэ мод манай тарханд авцаг нэг үйл одоо ингэж урагдаг юм байна ерөнхийдөө бол. За ингээд сараа энэ басаар байсан жил мэн хавтгай дээр ирэхэд аргалан бас Монгол гэрийн ч юм уу одны төлөвтэй юм болж. За ингээд ирэхэд за баярлалаа.